Бүгдээрээ сайн уу? За өнөөдрийн бичлэгээр та нартай хятад хэлний өгүүлбэрийн бүтэглийг тайлбарлаж өгье. Юунд түрүүнд болохоор бид нэр өгүүлбэрийн гишүүд болох тооцоол нөхөр гишүүн байц гэх мэтийг мэдж явах шаардлагатай. Яагаад гэх юм бол эдгээр маань үгсэн аймаг болох нэр үг үйл үг гих мэтчлэнгээ хаа үүргийг давхар гүйцэтгээд явдаг байгаа. За бүгдээрээ бичлэгээр рүү орцгоё. Хятад хэлний ерөнхий бүтэц маань болохоор жүй буюу эзэн бие байгаа. Эзэн бие маань болохоор нэр үг болон төлөөний нэрийн үргийг давхар гүйцэтгэдэг. Энэ маань шимаран буюу ямар хүн шимаш ямар хэрэг гэх мэт асуултанд хариулагддаг. Дараагийнх нь болохоор үе буюу өгүүлбэр маань. Өгүүлбэр маань уйл үг болон тэмдэг нэрийн үргийг давхар гүйцэтгэдэг. Энэ маань шишма буюу юу юм бэ? Змаяа яас юм бэ гэсэн утгатай. Дараагийнх нь болохоор энэ буюу тосготхон байгаа. За тосготхон маань болохоор нэр үг болон төлөөний нэрийн үүргийг давхар гүйцэтгээд явдаг. Тэгээ энэ маань болохоор тухайн үйлдэл эсвэл нөхцөл байдлыг хүлээн авч хүн эсвэл эд зүйлийг хэлдэг. За тэгээд энэ гурваас маань ерөнхийдөө өгүүлбэрийн бүтэц маань салаалаад явдаг. За тэгэхээр бид нэр эзэн биеийнхаа урд рон үй буюу байц, дин үй буюу тоцтголыг бичнэ. За байц маань болохоор тэмдэг нэр болон дайврын үүргийг давхар гүйцэтгээд явдаг. Мөн энэ маань цаг хугацаа, газар, өгтөр үгийн хилц гэх мэт үгсийг бид нэр байц гишүүн гэж үзнэ. За тэгээд тэмдэг нэрийн ард болохоор бид нар энд үг бичдэг. За харин тоцтол маань болохоор тэмдэг нэр болон тооллого нэрийн үүргийг давхар гүйцэтгээд явдаг. Энэ маань болохоор гол үгийг тоцгож хязгаарлах үүрэгтэй. За тэгээд тэмдэг нэрийн ард болохоор бид нар энд үг бичдэг. Мөн бид нар эзэн биеийн ард өгүүлбэрийн уур байц гишүүн бичдэг. За тэгээд түрүүний хэлсэндээ яг адилхан дайвар үг болон үйл үгийг тоцгох хязгаарлах үүрэгтэй. За өгүүлбэрийн араас болохоор бид нар үе буюу нөхөр гишүүнийг бичдэг. Нөхөр гишүүн нь болохоор тэмдэг нэр болон дайвар үгийн үүргийг гүйцэтгэдэг. Тэгээд үйлдэл болон үйл хөдлөлийг тайлбарлах үүрэгтэй. За тэгээд үйл үгийн ард болохоор бид нар энд үг бичдэг. Тосготооны өмнө болохоор бид нар тоцтол авдаг. Тоцтол маань түрүүний яг хэлсэнчлэнгээр тэмдэг нэр болон тооллого үгийн үүргийг давхар гүйцэтгэдэг. За тэгээд ардаа энд үг авна гэсэн. Одоо бүгдээрээ жишээ авъя. За эзэн бие маань болохоор хин юу гэсэн асуултанд хариулагдана. Тэгвэл бүгдээрээ юу юм? Сяомао буюу муур. Харин өгүүлбэр маань болохоор яаж байна? Юу хийж байна гэсэн асуултанд хариулагддаг. Тэгэхээр юу хийж байгаа? Идэж байна. Харин тусгатуу маань болохоор тухайн үйлдэл нөхцөл байдлыг хүлээн авч хүн эсвэл эд юмс байгаа. Тэгэхээр энэ маань үе буюу загас байгаа. Загас яаж байгаа юм гэхээр идэгдэж байгаа. Тэгэхээр муу идэж байна. Загас. Муу загас идэж байна гэсэн утгатай. Одоо бүгдээрээ тоцтол авъя. Тоцтол маань уужиада манай гэрийн муур буюу ингээд тоцтон хязгаарлагдаж өгдөг. Манай гэрийн муур буюу муур гэдгийг тоцтон хязгаарлаж өгч байгаа. Яг гэх юм бол энэ маань зөвхөн манай гэрийнх буюу өөр айлх биш зөвхөн манайх гэдгээр ингээд тоцтон хязгаарлагдаж байгаа. Асуулт маань болохоор хэний муур юм? Манай гэрийн муур гэж хариулагдана гэсэн. Тэгээ манай гэрийн муур идэж байна. Загас. Манай гэрийн муур загас идэж байна. За тэгвэл бүгдээрээ загас гэдэг үгэн дээрээ тоцтол авъя. Синсянда буюу шинэхэн загас. Муу адил тоцтон хязгаарлагдаж байгаа. Энэ загас гэдэг нь муудсан загас биш, шинэхэн загас гэдгийг маань тоцтон хязгаарлаж өгч байгаа. Тэгэхээр асуулт маань ямар загас юм? Шинэхэн загас. За тэгэхээр хэний муур ямар загас идсэн гэхээр манай гэрийн муур шинэхэн загас идэж байна. Одоо бүгдээрээ үн дээрээ байц гишүүн авъя. 我家的小猫慢条斯理地吃新鲜的鱼. Манай гэрийн муур удаанаар идэж байна. Шинэхэн загас. Манай гэрийн муур удаанаар шинэхэн загас идэж байна гэсэн үг. Тэгэхээр манай гэрийн муур шинэхэн загасыг яаж идэж байгаа? Удаанаар идэж байгаа гэсэн утгатай. Тэгвэл бүгдээ дахиад асуулт асууя тийм ээ. Хэний муур яаж ямар загас идэж байгаа? Бүгдээ байцаа солиод үзье. 我家的小猫在院子里吃新鲜的鱼. Манай гэрийн муур хашаан дотор идэж байна. Шинэхэн загас. Манай гэрийн муур хашаан дотор шинэхэн загас идэж байна. Асуултаа дахиад асууя. Манай гэрийн муур хаана шинэхэн загас идэж байна вэ? Хашаан дотор ахна. Тэгвэл дахиад энэ гол гурван өгүүлбэрийн бүтцээс дахиад асуулт асууя. Хэний муур хаана ямар загас идэж байна вэ? Тэгвэл бүгдээрээ дахиад байц гишүүн авъя. 今天我家的小猫在院子里吃新鲜的鱼. Өнөөдөр манай гэрийн муур хашаан дотроо идэж байна. Шинэхэн загас буюу өнөөдөр манай гэрийн муур хашаан дотроо шинэхэн загас идэж байна гэсэн утгатай. Асуулт асууя.
хизээ манай гэрийн муур хашаан дотроо шинэхэн загас идсэн бэ? Тэгэхээр энэ маань хизээ буюу зинтхэн гэдэг үг маань гарч ирж байна. За гол өгүүлбэрийн бүтц дээрээ тулгуурлаа дахиад асуулт асууя. Хизээ хиний муур хаана ямар загас идсэн бэ? Муур загас идсэн гэдэг үгээ нөхөр гүшин болгож хуургая. 香猫吃得很快. Муур идэхдээ маш хурдан байна. Тэгэхээр муур маш хурдан идэж байна гэсэн утгыг илэрхийлнэ. За тэгэхээр дэ хэн快буюу тэгэхдээ хурдан байна гэдэг үг маань идэх гэдэг үгний үйлдэлийн маань тайлбарлаж байгаа гэсэн. Муур яаж идэж байгаа? Хурдан идэж байгаа тийм ээ. Тэгэхээр бид нар асуухтаа муур энэ маань өөрөө дэ маань тэгэхдээ ингэхдээ гэсэн утгыг ерөнхийдөө илэрхийлнэ. Муур идэхдээ яаж идэж байгаа юм гэж бид нар асуултаа асууна гэсэн. Тэгэхээр муур идэхдээ яаж идэж байгаа юм? Муур идэхдээ хурдан идэж байна. Гэхдээ бид нар орчуулахдаа үнийг муур маш хурдан идэж байна гэж орчуулна гэсэн. Тодтоглоо оруулаад өгүүлбэрээ зохио. 我家的小猫吃得很快. Манай гэрийн муу маш хурдан идэж байна. За муур идэх гэсэн хоёр үг дээрээ тулгуурлаад асуулт асууя. Хиний муур идэхдээ яаж идэж байгаа вэ? Манай гэрийн муур идэхдээ хурдан идэж байна буюу манай гэрийн муур хурдан идэж байна гэсэн үг. Тэгвэл дахиад урдаа байцаах юм бол 今天我家的小猫吃得很快. Өнөөдөр манай гэрийн муур идэхдээ хурдан байна буюу өнөөдөр манай гэрийн муур маш хурдан идэж байна гэсэн утгатай болж байгаа. Дахиад асуулт асууя. Хизээ хиний муур идэхдээ яаж идэж байгаа вэ? Өнөөдөр хятад хэлний өгүүлбэрийн бүтэц маань ийм дэдэг бахны. Та бүхнийг ойлгосон гэж найдаж байна. Дараагийн бичлэг хүртэл бай бай. 记得关注再走哦。